Теннис тоглодгүй хүмүүс хүртэл хийж чадхаар тийм дасгалуудаас мэдрэмж өгжүүлэх тийм дасгалуудаас хийж үзүүлээ. Энэ бол хамгийн энгийн амархан дасгал нь энэ байгаа. Зүгээр нэг тал дээр бөмбөгөө ойлгох. Бас давхар мэдрэмж хөгжөөд явна. За арай хөндрүүлээд ирэхээр хоёр тал дээр ойлгоод энэ дасгалууд ингээд хөл дээрээ алхаад янз бүрээр хийж болно л доо. Нэг хөл дээрээ зогсоод эсвэл нэг хөл дээрээ өсрөнгээ хамт хийдэг, эсвэл гүйж яагаад ч юм уу. Айгүй олон янзаар хийж болно. Бөмбөг эргүүлэхтэй дасгалууд хийж сурах гэх юм бол ийм бөмбөгөө эргүүлсэн ийм дасгалууд байгаа. За энэ бөмбөг хэр их хэрэгж байгааг мэдхийн тулд хумсан дээр энэ эргүүлгээр нь тогтоож болно. Энэ их гоё дасгал л та. Хүмүүс их сонирхолтой. Анх хийж сурах гэж хэдэн өдөр шин ингээл бөмбөгөө зохиол эргүүлж чадахгүй, гарн дээрээс тогтоож чадахгүй байдаг байсан. Тэгээ сурсан байна. Илүү гоё амархан дасгал болсон да. За энэ дасгал нь яадаг вэ гэхээр теннис анхлан сурж байгаа хүмүүс аюу зүгээр байдаг, сонирхолтой. Бөмбөгөө яг чигээр нь эргүүлж өдөрдөж сурах дасгал байгаамаа. Ширээн дээрээ гулсуулахгүйгээр. Энэ дасгал. Энэ дасгал нь теннис тоглоход яг нөгөө бөмбөгөө яг зөв онох ч юм уу. Одоо иймэрхүү хурдтай эргэж байгаа бөмбөгийг тогтооход бас нэг тийм амар хшилтэй. Яг ингээд яг тухайн үе дээр нь яг одоо бөмбөг өөрийн урд ирсэн энэ үе дээр нь дарж тогтоох. Тэгээ бөмбөгөө яг чигээр нь өдөрдөж явуулах. Энэ бүхэн яг нөгөө теннисэнд бөмбөгөө өөрөө чихтэй өдөрдөж явуулах зэрэгт ач холбогдолтой. Тэгээ ракет бөмбөгтэй харилцаж байгаа. Учираас жоохон хүмүүстэд илүү хэрэгтэй гоё дуртай болгох дасгал та юм. За ракетний талаар тайлбар хүргэхэд яг мэрэгжлийн төвшөнд хичээллэх тамирчдын ракет одоо зүгээр энгийн сонирхож тоглодог хүмүүсийн ракет гэж олон ялгаатай байгаа. Энэ ямар ялгаатай вэ гэхээр нэгдүгээр бөмбөгний эргэлт зууралт гэж байгаа. Одоо энэ мэрэгжлийн төвшний сайн ракет байна л да. Эргэлт зууралт нь гэхээр бөмбөгөө эргүүлдэг. За энэ болохоор эргэлттэй. За энэ болохоор сонирхогчийн ракет. Ингэнгүүт ирэхгүйгээр өөр тийш явчихад байгаас бөмбөг. Ямар ч эргүүлэг байхгүй. За хоёрдугаарт юу чухал байдаг вэ гэхээр энэ ирзэн дээр бөмбөг нь хэр ойж ийн вэ гэдгийг үзнэ. Энэ болохоор 1 2 за 3 байгаа л болж энэ дээрээс унахад. За одоо мэрэгжлийн ракет энэ үзье. 1 2 3 4 5 6 ийм. Ингээ өөрөө л байгаад. Энэ ойлт эргэлт. Тэгээд бас нэг нарийн юм байдаг. Энэ дээр юу вэ гэхээр мэрэгжлийн төвчний ракет нь модон тусдаа, ирзэн тусдаа дөрвөлжин шинээрээ байж одоо нөгөө тамирчин өөрийнхөө онцлог тааруулж одоо мэдрэмж хурд тэр болгоныгаа онцлогтой тааруулж нааж тоглодог.